Нэг амьсгаагаар. За юу яцгаана guys? Эфирэ цувралын 5 дугаар анги. Энэ ангийн Касигийн мөрөөдөл биелж байгаа мэт боловч яг л аимшигтай зүуд эсвэл хачирхалтай фэн зохиолоос тастаж авсан юм шиг санагдах хэсгээр эхэлнэ. Нэйт зодуулж хөлийн хурууга тайруулж мөнгөгүй болсон Касид мөрөөдлөө хөөх боломжийг олгосон мэт л харагдана. Дараагийн кадрт Каси гоё янзалж өнгөлсөн хөлөө камерын өмнө харуулж бүр өөрийнхөө хурууг долоож байгаа анч гардаг. Энэ нэг тийм өдөн хатгсан итгэд боловч анхаарал татгаар дүрслэгдсэн байдаг. Нөлөө бүхий инфлюенсер Брандон түүнийг таг хийсний дараа Каси 24 хүрэхгүй цагийн дотор 17,000 гаруй шин дагагчтай болдог. Нэгэнт энэ босхийг давсан тул мөнгө урсаж эхэлсэн ч хүмүүсийн хүсэлд улам бүр хачирхалтай болж анхаарал татахын тулд юу ч хамаагүй хийхийг шаардаж эхэлдэг. Адич боломжийг алдалгүй Касиг маш их ажилуулнаа. Янз бүрийн ASMR бичлэг, өдөн хатгсан зураг авалт, өөрийн дотор хувцас шуудангаар илгээх, бүр савнд унгаж хурааж зарах зэрэг захиалгат контент хүртэл хийдэг. $700 өгвөл савнд унгаад явуулаад өгч болох уу ч гэсэн захиалга орж ирдэг. Энэ бүхний үр дүнд Каси богино хугацаанд 50,000 шин захиалагчтай болдог. Мади мэдээж интернет ертөнцийн дүрмийг сайн мэддэг. Өнөө үед чамайг хүмүүс үзэн ядсан ч хайрлсан ч ялгаагүй. Хэрв тэд дууралж байвал чамайг үзэж байна л гэсэн үг. Харин үзэж байвал мөнгө төлж байна л гэсэн үг л дээ. Дараа нь Мади Касиг янз бүрийн подкастт оруулж улам их алдаршуулдаг. Каси ч уламжлалт эхнэрийн үзлийг хамгаалсан маргаантай байр сууриа илэрхийлж, эрэгтэй хүн бол гэр бүлийн цорын ганц тэжээгч, хамгаалагч байх ёстой гэж ярьдаг. Өөр ардчилсан намынхныг хандаж яриаггүй гэдгээ хүртэл хэлдэг. Хүмүүс түүнийг шүмжилдэг ч тэр шүмжлээс нь ашиг олж эхэлдэг. Гэсэн ч 50,000 захиалагч сая хүний анхааралтай болсон ч Касигийн сэтгэл нейт дээр үнэхээр хിവэрэ. Мади Каси найдад гэрээсээ хөгдөх гэж байгаа тул $35,000 шилжүүлснийг мэдээд түүнийг шүмжилж эхэлдэг. Харин Каси нейт өөрийг нь үргэлж дэмждэг. Шинэ ажлыг нь гайхалтай гэж магтдаг хэмээн өмөрдөг. Мади харин нейт бол гэр бүлээ тэжигч бишээ. Харин эсэргээр мөнгө өргөч. Тэр чамайг ашиглаж байна шүү дээ гэж хэлээд хэрв Каси болгоомжгүй байвал нейт орлогын 50%-ийг авах эрхтэй болж магадгүйг сануулдаг. Хожим ярьсанчлан нейт Касиг ашиглаж байгаа ганц хүн биш шүү дээ. Удалгүй Касигийн алдар нэр өсгөн хэрээр дагагчдын хүсэлт улам ачирхалтай болж эхэлдэг. Тэрээр өөрийгөө ч даваад гарнаа. Үүнийг харуулахын тулд цуврал Касиг шууд утгаараа авраг том хүн болгож Лос Анжелесийн гудамжаар алхаж байгаагаар дүрсэлдэг. Тэр Холливуудын бичгээс ч өндөр болж хотыг нөмрөн алхах нь гарна. Энэ нь цүний эго нөлөө бүхнийг эзэлж байгааг бэлэгдэж байгаа нь ойлгомжтой ч миний хувьд энэ дүрслэл бол цувралын хамгийн тэнэг эвгүй ойлгомжгүй толгой эргэм хэсгүүдийн нэг байсан л да. Тэгэд бүр үнээс ч хачирхалтай зүйл гарна. Каси өөрийн нэгэн шүтэн бишрэгчийг байрныхын цонхоор өөрийнх нь бичлэгийг үзэн өөрийгөө хангаж байхад нь олж харна. Тэр цонхон дээр очиж хөхөө шилэнд наахад өнөөх залуу шилийг долоож яг л эфирэд авцсан мэт байдаг. Үннийг хэлэхэд би яг юу үзэж байгаагаа бүр ойлгох байсан. Бараг л унтраагаа шидчмээр санагдсан шүү. Энэ цуврал үргэлж бодит зоригтой байдлаараа алдартай байсан чи энэ хэсэг миний хувьд хэтрүүлэг юм шиг л санагдсан. Урлагийн илэрхийлэл зүгээр л шок өгөхийн тулд утгагүй зүйл дэлгэцэн дээр шидэх хоёрын хооронд ялгаа маш их шүү дээ. Гэхдээ одоо энэ чинь л эфир шүү дээ. Хил хязгаарыг үргэлж л давж байдаг. Бүрэн солигдож дараа нь бид Аламагийн тал руу шилжнэ. Тэрээр дермийн хэрэг хэрхэн шийдэгдсэнд мөн Эдид маш ихээр уурлаж байдаг. Эди дермийн үеэр суманд оногдсон ч Аламагийн хувьд тэр үнэнч хүн биш. Харин бүр урагч болсон байна. Учир нь одоо Эди Сефиг нээгээд бүх юма өгчихсөн шүү дээ. Аламагийн гаж бардам сэтгэлгээнд мөнгөний төлөө өгөх нь л зөв сонголт одоо байсан юм уу да. Алама болон түүний хүмүүс дермийн ард Лоригийн бүлэг байсан гэдгийг ойлгож өшөө авах цаг болсон гэж үзнэ. Бишоп давуу тал өөрсдөд нь байгаа гэж хэлээд рүүгээр Лоригийн фермийн газрын зургийг зуруулна. Энэ үеэр Алама бухимдлаа багийнхантаа гаргаж эхэлдэг. Хий точтой нэг залуу санамсаргүйгээр өөрт нь таарахгүй хүмэд өгсөнд Алама үүнийг доромжлол мэтэр хүлээн авч чи намайг жаахан хүүхэд гэж бодоод байна уу гэд түүн рүү дайрдаг. Аламач гинэд Кидийг алгадаж эхлээд мүс хагалдаг хурц үзүүртэй багаж тулхан айлгаж бүр өмдөндөө шийдлэн сүрдүүлчихдэг. Тэр үгээр бусдад сургамж өгөхийг ч хүсч байдаг. Рүү энэ бүхнийг хажуугаас нь харж байгаа бөгөөд түүний нүдэнд айдас тодордог. Учир нь өмнө нь тэр Аламаг шөнийн клубт том үдшилэг зохион байгуулдаг. Дажгүй бизнесмен гэж боддог байсан бол одоо түүний өөр дүр төрхийг харжээ. Өчүүхэн зүйл дэмцгэлдэг өөртөө итгэлгүй бас жинхэнэ сайкопат нэгэн болохыг нь ойлгосон байна л да. Яг үндэ Алама эргэн тойрныхоо бүх хүнийг л өөртөө аюул учруулж болох эрсдэл гэж хардаг. Харин рүү нууцаар цаг
цагдаад ажиллаж байгаа тул хэрв энэ нууц нь илэрвэл Алама өөрт нь юу хийх болоо гэж төсөөлгөөс чайж байдаг. Нөгөө талд сошиал инфлюенсеруудын ертөнцид Касси шин зөвлөгч болсон Брэндонтэй улам дотноссон байдаг. Тэд хамт унтдаг болсон нь тодорхой бөгөөд Брэндон ийм төрлийн хүмүүсийн хийдэг зүйлийг яг хийж эхэлжээ. Тэрээр Кассиг жинхэнэ менежер бишээ гэж ятгаж тэрөв илүү том амжилтанд хүрэхийг хүсвэл инфлюенсеруудын хамтын байранд нүүж орж эзэнт хүрнэ тэлэх хэрэгтэй гэж хэлдэг. Бас Мадиг ажлаас нь гаргах нь бизнесийн хамгийн зөв шийдвэрээ гэж итгүүлдэг. Харин Мадигийн хувьд өдөр тутмын ажил дээр даргынхаа туслахаар ажиллаж өөрөө нохоон бас хүртэл цэвэрлэх даалгавар авч явна. Үүн дээр нь дарга нь Мадигийн өмнө төлөөлж байсан Катл нь одоо маш их мөнгө олж байгааг уншсан тухайгаа ярьдаг. Мади хэдэн сарын өмнө түүнийг зөв өдөртвөл асар их ашиг олноо гэж хэлж байсан чи дарга нь сонсоогүй шүү дээ. Одоо бол түүний үгийг сонссон бол их мөнгө хийх байжээ гэж харамсаж байдаг. Дараа нь Касси Мади ямар ажил хийдгийг мэдээд цаашид өөрийн менежерээр ажиллах талаар ярилцах уулзалт зохион байгуулдаг. Отын нөгөө талд Нейт Касситай Брэндны талаар ярилцаж түүнтэй хамт илүү өдөөн хатгсан контент хийхийг санал болгоно. Ингэвэл илүү их мөнгө олж болно гэж үзэж байгаа юм байна л да. Нейт бүр Касси Брэндон хоёр халуун усны онгоцонд хамт байгаа мэт харагдах. Яг хосуучиг дүр эсгсэн бичлэг хийх санааг хүртэл хэлдэг. Касси чи атаархахгүй гэж үү гэж асуухад Нейт үгүй ээ. Би бол бизнесмен хүн шүү дээ. Энэ бол Брэнднийг ашиглах боломжоо гэж хариулдаг. Тэр бүр цаашлаад Кассиг Брэндонтэй хамт амьдрахыг хүртэл дэмждэг. Учир нь Касси бол түүний үрийг дарах сүүлчийн найдвар ажээ. Өөрөө их нарыг өөр хүнтэй хамт амьдарч дүр төрхөө зарж мөнгө олохыг Нейт өөрөө уриалж байгаа нь үнэхээр гайхмар хэрэг байлаа. Түүний хэлснээр Касси л өрийг нь төлж чадах ганц хүн юм байна л да. Энэ бүхнээс харахад Нейт урьдчилан төлөвлөсөн ашиг онжоо хайсан тоглоом зохион байгуулсан нь илт. Бараг л пимп юм аашийн. Касси үүнийг хамтын ажиллагаа гэж бодож байгаа ч үнэндээ Нейт бол халамжтай нөхөр биш. Харин алдартай болохыг хүсдэг ихнэрээ амьд ATM шиг ашиглаж байгаа бүтэлгүй эр юм л да. Өмнөх ангид чин талаар ярьсан. Миний бодлоор энэ бол эхний хоёр улирлын хуучин Нейтийн хийдэг үйлдэл яг адилхан. Өөрийн ихнэрийг хүртэл ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байна шүү дээ. Харин Кассигийн хувьд нөхөр болон Мади хоёр өөрийг нь ашиглаж байгааг тэр бүрэн мэдэхгүй байж болох ч анхаарлын төвд байх нь түүнд өөрт нь таалагддаг шүү дээ. Рүүтэй холбоотой хэсэг рүү буцвал Алама анх удаа дээрмийн хэрэгээс хойш түүнтэй ганцаараа уулзахыг хүссэн байна. Гэхдээ эхлээд рүү Бишопоос сонсох ёстой зүйлтэй. Бишоп түүнд хүмүүс хараал давтсан байж магадгүй гэсэн бодлоо хэлдэг бөгөөд Рүүг яг тийм хүн гэж харж байгаагаа илэрхийлнэ. Түүний бодлоор Рүү гарч ирснээс хойш бүх зүйл улам дорцсон гэж үзэж байгаа юм байна л да. Бишоп Рүүг Аламогийн бааранд очихыг хэлхийн зэрэгцээ дээрмийн хэргийн орой ажиллаж байсан хамгаалагчийг шүршүүрийн өрөөнд хүлж хамлаж байгаа нь харагддаг. Тэрээр хамгаалагчийг дээрмийн хэрэгтэй холбоотой гэж сэжиглэж байгаа бололтой. Хожим нь энэхүү хамгаалагчийг хэсэгчлэн тастаж ахаа хооллож байгаа аимшигт дүр зураг гарнаа. Доошо боход Алама рууд Лори түүнтэй уулзахыг хүссэн гэж хэлнэ. Түүнийг Лори түүнийг бууж өгөх гэж шахаж байна гэж ойлгож байлаа. Гэхдээ мэдээж Алама хизээж бууж өгөхгүй шүү дээ. Дараа нь рүү цагдаагийн ажилтнуудтай дахин уулзаж Лоритой хийх уулзалтыг нууцаар бичиж авах даалгавар авна. Тэрээр Лориг дуудаж өдөөн хатах гэж оролдохч Лори рүү өмнө нь түүний саяхан алуулсан шувууны талаар дурсахад шууд уцаа тасалчихдаг. Арга барсан рүү Вэйн рүү ханднаа. Ингэснээр тэр нэг жижигхэн ялалт авдаг. Вэйн аль хэдийн Рүүг орлох шинэ хар тамхины муйл олсон гэдгээ санамсаргүй хэлж орхидог. Энэ нь цагдаагийн байгууллагууд одоохондоо хангалттай мэдээлэл болдог. Нөгөө талд Касси Мадигийн амьдралын талаар мэдсэний дараа Брэндонтэй холбоотой шинэ менежер авч Мадиг орхихоор шийднэ. Мадигийн гэрт болсон уулзалт дээр хоёр эмэгтэй хоёулаа бие биенээ худлаа ярьсан гэж шууд нүүр тулна. Касси яванда илүү том боломж болох инфлюенсерийн байшинд нүүх тухай яриа гаргана. Мади түүнийг шууд илчилж чи яг юу хийх гэж байгаагаа хэлээ гэж шахна. Касси түүнийг ажлаас халах гэж байтал Мадиг гинэт овжин аргаар нөхцөл байдлыг эргүүлнэ. Тэрээр LA Nights шоуны аудишны тухай худал уцаар ярьж байгаа мэт дүр үзүүлж Кассиг оролцож чадахгүй болсон гэж хэлдэг. Энэ үг нь Кассигийн анхаарлыг сарниулж Касси ч тэр дороо сандран юу болсныг мартцгаая хэмээн Мадитэй уншилгүйгээр гэрээ байгуулчихдаг. Гэхдээ Мади үнэндээ аудишныг баталгаажуулаагүй байсан бөгөөд энэ бүхнийг Лексиг шахаж хэлгсэн байжээ. Касси аудишнд очиж Харвард гэж овгоо ашиглан оролцсон. Тэрээр Шекспирийн Антонио ба Клеопатрагаас монолог уншиж үнэхээр чадварлаг байгаагаа харуулна. Продюсер түүнийг авьяастай гэж үзэж LA Nights-д оруулах шийдвэр гаргана. Өрн солигдож Рүү Жүүлстэй уулзнаа. Жүүлс түүнээс өөр харилцаа байсан эсхийг асуухад Рүү баг зэрэг худлаа ярьчихдаг.
Jules түүний худлыг мэдэрч чи надаас яг юу хүсэж байгаа юм бэ гэж шууд асууна. Руу Jules-ыг өөрийнх нь болгохыг хүсэж байгаагаа илэрхийлнэ. Гэхдээ удалгүй Jules Alice-тэй унтаж байгаа нь харагдана. Дараа нь Alice Jules-ийн өрөөнөөс Rue-гийн дотор хувцсыг олж хэн байсныг нь асууна. Тэрээр үргэлжлүүлэн Jules-ыг зэмлэж хувийн амьдрал эрүүл мэндийн эрсдлийн талаар ярьж дотор хувцсыг нь бүр нүүрлүүн шидчихдэг. Jules гомдож ганцаардсан мэдрэмжтэй үлднэ. Энэ хэсэг нь Jules-ийн харагдахгүй байх айдас хэн нэгний хувьд чухал биш байх мэдрэмжийг харуулж байна л да. Нейдийн хувьд тэр Cassie-гаас дахин $30,000 шилжиж орж ирсэн гэдгийг мэдээд өөрийгөө ялагч мэт бодож бүр баярлаж бүжгэлдэг. Гэвч яг энэ үед нэгэн этгээд түүнийг ажиглаж байлаа. Энэ нь наасын хүмүүс бөгөөд наасын хүмүүс орж ирэн түүнийг барьж явдаг. Тэд саяхан залгуулсан байсан хөлийн хурууг нь дахин тасалж дараа нь бүгжтэй хурууг нь ч бас тасалчихдаг. Энэ нь Нейдийн эрх мэдэл хүч аажмаар салж унаж байгааг бэлэгдэж байна л да. Энэ хооронд клуб дээр Magic Rue-гийн нуусан харт амхийг олж Alamo-д өгснөөр Rue Dermy эрэгтэй холбоотой байж магадгүй гэж Alamo сэжиглэж эхэлдэг. Өрн солигдож Maddie Rue хоёр хооллож байхад Bishop-ыг харсан Rue удалгүй Alamo-той нүүр тулнаа. Alamo ч гадаа хүмүүс чамтай уулзахаар ирсэн байна гэж Rue хэлээд харин өөрөө Maddie-тай ярилцаад үлддэг. Тэд энэхүү ярилцаж OnlyFans-ийн бизнесийн талаар сонсоод Cassie сард $1,000 олох боломжтой гэдгийг мэдмэгцээ. Alamo Maddie-г хамтран ажиллах хүн гэж харж эхэлдэг. Тэрээр Maddie-г клуб рүүгээ дагуулan очиж бүжигчтэй үзүүлнэ. Ингэснээр Maddie чөтгөртэй хамт бизнес хийж эхлэх гэж байна л да. Эцэст нь Lexi Cassie-д LA Knights-ийн дүр авсныг хэлэхэд Cassie өөрийгөө Hollywood-ийн хаалгыг нээчихлээ л гэж бодно. Гэвч Rue-гийн хувьд бүх зүйл улам дордноо. Bishop түүний утсыг авч Alamo-гийн эдлэн газар руу түүнийг аваачиж үр зөгч нөх ухуулаад дараа нь түүнийг хүзүү хүртэл нь болчихдог. Энэ рүү 3 улирлын турш худал хуурмаг донтолт урвалтаараа өөрийнхөө булшийг өөрөө ухсан гэсэн шууд бэлэгдэл юм л да. Өглөө болоход Alamo морьтой ирж хайр итгэлийн тухай ярьсаар Rue рүү орцдог. Эхний ангид буугаар алин бууддаг шиг энэ удаа гартаа цохиур барин бүгэн толгойг зохих гэж байгаа мэт харагдах ч яг юу болсныг гарахгүйгээр дийлгэж харанхуйлна. Ингээд Rue-гийн хувь заяа Maddie үнэхээр өөрийн байр суурь олсон уу эсвэл сүмсээ чөтгөрт худалдсан уу? Хүн наас Nate-с дараа нь өөр юу тарих бол гэсэн асуултуудыг үлдээн энэхүү анги маань өндөрлөнө. Euphoria 3 дугаар улирлын 6 дугаар анги. Бид энэ ангийг Alamo хүүхэд байх үеийн маш гинтийн backstory-гоор эхлүүлдэг. Rue-гийн хэлснээр тэр урд нь мэддэг байсан хамгийн хүйтэн эмэгтэй нь түүний ээж байсан. Энэ нээлтийн сцен Alamo-гийн тухай бидний төсөөллийг дахин өөрчилж магадгүй. Alamo-гийн хүүхэднээс ихэнхдээ ээжтэйгээ хамт өнгөрөөсөн бөгөөд ээж нь одоо тооцоотой шийдэмгий байдлаар харж тэр нүрээ будаж хувцас сонгож байгаа бөгөөд түүний толгой зөвхөн нэг зүйл дээр төвлөрсөн нь өөрийгөө болон хүүгээ ямарч байсан ядуурлаас гаргах явдал юм. Одоо замдан таарсан хэнийг ч хамаагүй ашигланаа л гэсэн үг л дээ. Түүнийг Mama Brown гинэ. Доктортой байдал хайж байгаа бөгөөд тэднийг энэ зовлонгоос гаргаж чадах хин нэгнийг хүсэж байгаа нь илт харагддаг. Түүний хувьд төр зүрийн хамтрагч бол хайр дурлал биш ээ. Харин дараа нь харагдах нөөц хэрэгсэл шиг л харагддаг. Харин дараа нь бид түүнийг бяцхан Alamo-д юу хэлэх, юу хэлэхгүй, яаж ажиллахыг зааж байгааг нь харна. Тэр шинэ хүн тэдний гэр бүлийг эв нэгдэлтэй мэт хараасай. Alamo түүнд таалагдасаа гэдгийг маш ихээр хүсэж байдаг. Тэрээр хэлэхдээ энэ бүхэн чиний төлөө шүү гэж бяцхан Alamo-д хэлдэг. Түүний амьдралын хамгийн чухал үнэн нь хүүн гэдэг нь мэдээж. Удалгүй бид Preston гэдэг тиймч царайлаг биш эртээ танилцсан. Тэр бол ердийн нэгэн ханхуу биш ээ. Нүүрэнд нь сор байгаа нь түүнийг ямар нэгэн зүйл туулсан гэдгийг нь шууд илтгэн. Гэхдээ тэр орж ирмэгцээл хүндэтгэлтэй байна. Тэр бяцхан Alamo-тай гар барьж яг нүдрүү нь харна. Яг л Mama Brown тэдэнд хоёуланд заацсан юм шиг. Энэ анхны харилцаан дээр тэд хоёул бие биедээ сэтгэл төрүүлэх гэж байгаа нэлт. Preston Mama Brown болон түүний хүүд сэтгэл төрүүлэх гэж. Харин бяцхан Alamo ээждээ зориулж Preston-д сайн хүн мэд харагдах гэж хичээж байдаг. Тэрийнхүү ярилцаж Preston Alamo-д хэршийг нь шоколад өгч байгааг харна. Энэ жижигхэн тохиож хүүхдийн хувьд итгэл төрүүлэх зүйл болж магадгүй энэ хүн үнэхээр сайн хүн байж болох юм гэсэн сэтгэл төрүүлнэ. Тэд сүмдэр хамт явж найрал дуудуулж байх үед Preston Mama Brown хоёр гар барьнаа. Alamo-гийн хувьд энэ нь шинэ амьдрал эхлэх гэж байгаа мэт төгс зураглал болдог. Дараа нь тэд зайрмагдаж илүү хоёр дотн болно. Энэ үед Preston өөрийн өнгөрсөн тухай ярьж хими үлдэрт болсон ослоос болж нүүр нь гимтсэн. Харин одоо том
хэмжээний нөхөн төлбөр авах гэж байгаа тухайгаа хэлнэ. Тэр Аламог сайн сургуульд оруулах, тэдний амьдралыг сайжруулах тухай мөрөөдлөөж хуваалцсан. Аламогийн хувьд тэр бараг л үлгэрийн баатар шиг болж харагдана. Хэсэг хугацааны дараа нөхөн төлбөр ирж Престон амлалтаа биелүүлж эхэлнэ. Тэр Мама Браунд үнэт идэл шинэ хувцас авч өгч тэдний амьдрал огт өөр төвшөнд хүрнэ. Зун болж бүх зүйл яг л сайхан мэтэл санагдана. Престон бүр түүнд гэрлэг санал тавих талаар ярьж Аламогийн жинхэнэ аав шиг биш, харин тэдэнд үнэнч байх болно гэж амлана. Аламоч мэдээж үүнд нь итгэнэ. Гэхдээ энэ бол Euphoria, сайн зүйл мэдээж удаан үргэлжлэхгүй. Нэг өдөр тэд далайн аяллаас буцаж ирэхэд байр нь бүр хов хоосон болсон байдаг. Престны авч өгсөн бүх зүйл алгаа. Мама Браун үүнийг харамгацаа гуниглах биш, харин үүнийг муу дохой гэж тайлбарлаж шууд явахыг завдна. Престон өөлж тайлбарлаж засаж болно гэж гуйх боловч аль хэдийн оройтсон байдаг. Мама Браун хэлэхдээ чиний эргэн тойрон бүхэлдээ лазгүй явдлаар дүүрэн гэж хэлээд Аламог авч явж түүнийг орхино. Шинэ одоо тэд 50 мэт харагдана. Мама Браун Аламод Престон зүгээр лазгүй хүн байсан гэж хэлдэг. Гэвч удалгүй бид үнэнтэй нүүр тулнаа. Тэрээр шинэ хүнтэй уулзаж байгаа бөгөөд тэр хүн бол өмнө нь тэднийг ажиглаж байсан залуу юм. Энэ бүх зүйлийг урдаас төлөвлөж хийсэн байсан нь ил болдог. Мама Браун Пресныг ашиглаж түүнийг хуурч бүх зүйлийг нь хулгайлан авч дараа нь зүгтах шалтгаан болгон ашигласан байдаг. Тэрээр Аламод хэлэхдээ чи тэр балиар царайтай хүнийг үнсдэг хүн нь биш байсан шүү. Би л өдөр болгон үнсэж өөрийгөө зовоодаг байсан. Надад бити гомдоорой гэж хэлдэг. Ингэснээр хамгийн том хохирогч нь Престон биш, харин Алама өөрөө байсан гэдэг санаа гарч ирнэ. Тэр ээжтэй итгэсэндээ хуурам эхлэгдсэн шүү дээ. Энэ нээлтийн хэсэг нь Алама өнөөдөр яагаад яг ийм хүн болсон бүх шалтгааныг тайлбарлаж өгсөн. Түүний хамгийн хайрлаж, хамгийн их итгэж байсан эмэгтэй урвалд түүний сэтгэлийн гүнд асар том үйл итгэх үрийг суулгасан. Тэр өдөр Алама өөртөө нэг амлалт өгсөн нь тэр хизээж Престон шиг хүн болохгүй гэж шийдсэн. Цааш үргэлжлэхээс өмнө манайхан Аламогийн бэксторигийн талаар та нар яг юу бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Өрн солигдож бид одоо цаг руу шилжнэ. Сүүлд бид рүүг нүдэн ханаад байхад нь Алама морьтойгоо түн рүү давхин ирж артаа зохиор барьсан нүүрлүүн зохиход бэлэн байгааг харсан. Гэхдээ тэр яг үнэндээ зохидоггүй. Тэрээр рүүгийн хажуугаар давхин өнгөрөх бөгөөд энэ нь зүгээр л хүчирхийлэл төр хугацаагаар хойшлогдсон шүү гэсэн аимшигтай дохой мэтэл санагдана. Алама морьноосоо бууж зохиороо барьсаар рүү айжмаар алхаж эхэлдэг. Рүү түүнээс өршөөлгүйж зүгтаасан жолооч нь Фэй байсан гэдгийг мэдэж байгаа бөгөөд түүнээс хулгайлагдсан мөнгийг буцааж авч өгнө гэж амлана. Ингээд Алама дахин зохих гэж байснаа зогсооно. Үүний зэрэгцээ бид Фэй рүү шилжнэ. Тэр Аламагаас хулгайлагдсан хуурамч хар тамхинаас хэрэглэж үтсэн бөгөөд түүнээс болж суулгалт туссан байна. Рүүтэй уцаар ирж байхад Рүү түүнээс нэгэн тусламж хүснэ. Рүү Вэйний Сефиг онгойлгодог түлхүүрийн зургийг авч өгөхийг хүсэж байгаа юм л та. Энэ Сефийн тухай удирлын эхний ангид дурддагдаж байсан шүү дээ. Тэр түлхүүрийн хоолбарыг хийж Сефиг онгойлгохыг хүсэж байгаа бөгөөд мөнгнөөс нь тодорхой хувийг Фэйд өгнө гэж амладаг. Гэхдээ нэг асуудал бий. Вэйн нацист үзэлтэй Вэйнд дурлцсан. Бид Вэйнийг Фэйгийн толгой дээр наци малгай өмсүүлж түүнд илүү сайхан ирээдүй амлаж байгааг хардаг. Цаашид Лоригийн мюл буюу хар тамхи зөөдөг хүн байх шаардлагагүй болно гэж хэлдэг. Мөн түүнтэй хамт цайвар арьстай хүүхдүүдтэй болно гэж мөрөөдөн ярьж өөр нацист шивээс хүртэл хийж өгнө. Гэсэн хэдий ч Фэй Вэйнд үнэнч байсан ч Рүү түүнийг ятгах чаддаг. Рүү түүнд 2 дугаар улиралд Фэйзтэй холбоотой болсон явдлыг сануулснаар Фэй Сефийн түлхүүрийн зургийг авч өгөхийг зөвшөөрнө. Ингэснээр Алама 3D принтер ашиглан түлхүүрийн хоолбарыг хийж чадах юм байна л та. Ингээд өрнөл цааш үргэлжилж бид Вэйн Фэй хоёрын хортой харилцааны талаар баахан зүйлийг олж харна. Фэй Рүүтэй ярьж байснаа нууж хулгайлагдсан хар тамхи жинхэнэ биш байсан гэж тайлбарлахыг оролдоно. Гэхдээ Вэйн түүнийг сонсохыг хүсэхгүй. Учир нь тэр найз бүсгийн хар тамхи хэрэглэж байгаа эсгэд хэд их санаа зовж байгаа бөгөөд энэ нь ирээдүйн хүүхдүүдэд нь ямар нөлөө үзүүлэх талаар бодож байдаг. Тэд хоорондоо хөөрдөм хочроо дуудалцаж эвлэрэх үед Лори болон Алама хоёрын уулзах төлөвлөгөө бүрэн бэлэн болдог. Энэ үеэр Рүү цагдаагийн ажилтнанд цаг нь бэлэн боллоо гэж мэдэгдэнэ. Вэйн Фэй хоёр бие биерүүгээ үнсэлт зүрхэн тохио илгэж байхад Аламогийн хүмүүс буугаач эхэлнэ. Мөн Рүү Аламод Фэй түлхүүрийн зургийг авч чадсан гэдгийг харуулдаг. Уулзалт эхэлж Лоригийн хүмүүс ирнэ. Рүү өөрийгөө буугаар дүүрэн өрөөнд хизээ мүдгүй буудалцсан эхэлж мэдэх нөхцөл байдал байгаагаа олж мэднэ. Ингээд Алама Лори хоёр бизнесийн талаар ярилцаж эхэлнэ. Лори Аламогийн нэг бизнес болох Gold Rush Medical Service-ийг дурдна. Тэр бизнесээрээ Алама зарим өгтөө Мексик руу пластик мэс засал хийлгэхээр явуулд юм байна л та.
Лори энэ ажиллагааг ашиглан Мексикээс фентанил оруулж ирэх шин суваг болгохыг хүсэж байдаг. Түүний төлөвлөгөө бол энгийн Аламогийн охтын нэгийг ашиглан хар тамхи зөөлгөх. Хэрв Аламо Лоритой хамтрахыг хүсэхгүй бол Лори түүнээс хулгайлсан эзүүлсээ цагдаад өгнө гэж сүрдүүлдэг. Америк Мексикийн хил удахгүй хаагдах гэж байгаа учраас тэд тохиролцоонд хүрдэг. Аламогийн нэг охин Месцасл хийлгэх нэрээр явж буцахдаа 80 кг хар тамхи авчирна. Үүний хариуд Аламо алдсан эзүүлсээ буцааж авна. Энэ бүхнийг хил хаагдахаас өмнө хийж амжуулах бөгөөд ингэснээр бүгд л хохирлгүй үлдэнэ л дээ. Дараа нь тэд гарлагын нулимж тохиролцоогоо баталгаажуулна. Гэвч Аламо Лориг өөрлөгөө татаж хэрв өөрийг нь хурвал түүнийг болон бүх ажиллагааг нь устгана гэж анхааруулдаг. Оройн руу цагдаагийн эйжентүүдтэй уулзна. Тэд түүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд бүх зүйл төлөвлөгөөний дагуу болбол хэрэг нь түүний талд шийдэгдэнэ гэж хэлдэг. Гэхдээ үүнийг дараа нь ярих болно. Миний хувьд рүү энэ бүхнээс амьд гарчгаад удирлын төгсгөлд ямар ч хоронгийн ял авахгүй өнгөрнө гэж төсөөлөхөд ер нь бол хэцүү байна л та. Одоо хар тамхины ертөнцөөс OnlyFans-ийн ертөнц рүү шилжээ. Рүү Мадид Аламотой хамтрахгүй байхыг анхааруулахыг оролцдог. Гэхдээ Мади өөрийн гэсэн брэнд босгож хинт захирагдахгүй болох зорилгодоо бүрэн төвлөрсөн байгаа нь харагдана. Дараа нь бид түүнийг Silver Slipper тарнаа. Cassie, Magic, Kitty нартай зураг авалт хийж байгаа бөгөөд дараагийн том алхандаа бэлдэж байдаг. Тэр ердөө суурэ тавьж байгаа хэрэг л дээ. Энд Мади анх удаа Bishopтэй албан ёсоор уулзнаа. Тэр Аламогоос огтод хэсэг хугацааны амралт өгөөч гэж хүсдэг. Учир нь тэднийг илүү олон хүмүүстэй танилцуулж профайлыг нь өсгөхөд туслахыг хүсэж байгаа юм. Гэхдээ Аламо энэ санааг дэмжихгүй. Аламогийн тухай эхний сэцэнийг санаарай. Тэр дахин хэнийгэнд хуурдагдахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Гэвч Bishop өөр бодолтой байдаг. Тэр Аламог хуурах гэж байгаа хүмүүс бий гэдэгтээ санал нийлж байгаа хэдий ч Мадиг тэдний нэг бишээ гэж үздэг. Өрн солигдож Рүү Жулстай хамт байна. Жулс зураг зурж байхад Рүү Америкийн мөрөөдлийн тухай ярьж эхэлдэг. American Dream гэдэг нь энгийн гэр бүл, хэвийн амьдрал, хүүхдүүдтэй болох тухай л да. Тэр бүх зүйл эд шидээр асуудлыг нь шийдчих юм шиг л ярьдаг. Харин Жулс үнийг зүгээр л хий хоосон мөрөөдлөө гэж хэлнэ. Ингээд яриа баг багаар хортой өнгө аястай болж эхэлнэ. Рүү өөрийг нь хайрладаг хүнтэй хамт байхыг хүсэж байгаагаа мөн амьдрах утга учир өгч чадах өөрөөс нь илүү том ямар нэг зүйлийн төлөө амьдруулах хүнийг хүсэж байгаагаа ярьдаг. Ингээд Жулс тэдний хамгийн сүүлд хамт байсан үеийг нь дурддаг. Тэр үнийг алдаа байсан гэж хэлдэг. Мөн өөрийгөө найдвартай хүн биш гэдгээ. Хоёулангийнх нь харилцаа бараг бүхэлдээ л Рүүгийн толгойд л байсан зүйлээ гэж хэлнэ. Үнийг хэлэхэд ч тэр худлаач яриаггүй л дээ. Рүү үүнд нь эсэргүүцэж Жулсын Элстэй харилцааг сөхөж эхэлдэг. Бидний мэдж байгаагаар Элс бол гэрэлсэн ир шүү дээ. Рүү хэлэхдээ Элс Жулсыг зүгээр л тоглоом шиг ашиглаж байна гэж хэлдэг. Яг энэ тоглоом гэсэн үг нь Жулсыг хүчтэй өдөөчгдөг. Тэр босож ирээд Рүүг сандлаас нь алгадаж унгаагаад Элс удахгүй ирэх гэж байгаа тул эндээс яваа гэж хэлнэ. Миний санаж байгаагаар энэ нь Жулс ууралсан үедээ Рүүг анх удаа биеэрээ зохиж байгаа тохиолдол байх л та. Тиймээс энэ нь тэдний харилцаанд шинээр орж буй нэг элемент юм л да. Эцэст нь бид Рүүг лефтэнд ганцаараа бууж явахыг харна. Тэрээр өөлж эхлэх бөгөөд учир нь тэр амьдралдаа аз жаргал олж чадахгүй байгаагаа ойлгож эхэлдэг. Тэрээр яг үнэндээ тайван байдлыг ч олж чадахгүй байна шүү дээ. Ялангуяа одоо туулж байгаа бүх аимшигтай зүйлсийн дунд бүрч олж чадахгүй байх л төө. Одоо Cassie руу буцаж оръё. Эцэст нь тэр өөрийн ганцхан эсхийн зураг авахд бэлэн болж байдаг. Энэ бол түүний карьераа өөрчлөх боломж бөгөөд баг зэрэг сандарч байгаа нь илт харагданаа. Энэхүү шоуны гол одоо Дилэн Цүнз хідэн зөвлөгөө өгөхийг оролдоно. Гэхдээ Дилэн удахгүй нэг зүйлийг ойлгоно. Cassie аль хэдийн л жүжиглэх шатнаас хэтэрчихсэн байдаг. Камера асмагц биш харин асах үед Cassieгийн дотор ямар нэгэн зүйл тасарч байгаа мэт болно. Тэр дүрээсээ гарч эхэлнэ. Тэрээр бүр Нейттэй холбоотой одоогийн нөхцөл байдлынхаа талаар ярьж эхэлнэ. Мадитэй холбоотой өнгөрсөн асуудлуудаа ч бас зүгээр л амьд үлдэх гэж хичээж байгаагаа ч мөн адил. Мэдээж эдгэрийн аль нь ч цохиол дээр байхгүй шүү дээ. Гэхдээ Дилэн тоглолтыг энэч дагаж тоглоно. Тийч мөн адил. Тэр Нейтийг Мадигаас булааж авсан тухайга мөн тэр үйлдэлийнхээ төлөөсийг төлж байгаа тухайга ярьдаг. Ингээд энэхүү хэсэг дуусгаад Cassieгийн амьдрал өөрөө нэг төрлийн жүжиг болсон нь ойлгогдно. Тиймээс тэр эцэст нь жүжиглэх үедээ үнэндээ жүжиглээгүй. Харин өөрийн бодит амьдралын шарах зовлонгоо тэр нөхцөл байдал руу асгаж байсан юм л да. Хамгийн сонирхолтой нь энэ нь бүр ажилтсан шүү. Хари түүнийг өөр дээр дуудан авчирнаа. Тэгээд эндээс бүх зүйл арай сонирхолтой болж эхэлнэ. Пати Cassieг үндэ ямар хүн болохыг нь ухаж эхэлдэг. Энэ үед Lexi Cassieг OnlyFans хийдэж штэ гэд хэлчихдэг. Lexi ч ихчээхэ боломжийг сүйтгэх гэж оролдож байгаа мэтэл санагдсан. Үнийг хэлэхэд энэ нь баг зэрэг муухай үйлдэл байсан төдийгүй мөн Lexi
урдын адил нилээд шүмжлэлтэй хандаж байгаа нь энэ л дээ. Гэхдээ санаанд оромгүйгээр энэ нь Cassie бүр ашигтайгаар эргэжчихдэг. Cassie OnlyFans дээр өөрт нь ирдэг янз бүрийн хүсэлтүүд хүмүүсийн фетиш буюу онцгой сонирхлуудын талаар тайлбарлаж эхэлдэг. Яриа бүр цааш үргэлжилж OnlyFans хэрхэн эмэгтэйчүүдэд өөрийгөө илэрхийлэх хүчирхэг хэрэгсэл болж чаддаг талаар ч хэлдэг. Cassie найруулагч тандан энэ платформ өөрийг нь хүмүүс анзаардаг юм шиг мэдрэмж төрүүлдэг. Мөн өөрийг нь хүчтэй мэдрүүлдэг гэж тайлбарладаг. Харин энүүд нь Party болон найруулагч энэ яриаг үнэхээр шимтэн сонсож байдаг. Тэгээд Cassie-гийн түүхээс тэд хуучны Холливуудын өнгө аясыг олж харж байгаа мэтэл байдаг. Тэгээд түүнд шоун дээр илүү том дүр санал болгодог. Гэтэ мэдээж нэг нөхцөлтэй. Тэр OnlyFans-ийн ертөнцийг бүрэн мөсөн орхих ёстой. Жинхэнэ Cassie-гийн зангаар тэр бараг бодчих үзэлгүй шууд л зөвшөөрч гадаа гармагцаа Cassie баярлсандаа өвсөрч орилж эхэлнэ. Гэтэл Lexi түүнд мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ удаа үнэхээр OnlyFans-ээ устгах хэрэгтэй гэдгийг сануулна. Одоо бид Cassie-г байрандаа ганцаараа сууж байгааг харна. Тэр аккаунтаа устгах зориггүй сууж байдаг. Түүний дэлгэцэн дээр фэнүүдээс нэрсэн хэдэн 100, магадгүй хэдэн мянган мессеж харагдана. Тэр delete account гэсэн товч дээр очноо. Систем түүнээс үнэхээр итгэлтэй байгаа эсхийг нь асууна. Cassie ч залбирч эхэлнэ. Гэхдээ тэр үнийг үнэхээр хийж чаддаггүй. Тэгээд Nate руу залгасан боловч Nate уцаахгүй. Тиймээс Cassie насанд хүрсэн хүний хийх ёстой шийдвэрийг өөрөө гаргахаас өөр аргагүй болно. Эцэстэн тэр аккаунтаа устгаж ингээд жүжигчин болох мөрөөдлийнхөө төлөө OnlyFans-аа бүр мөсөн орхино. Ерөнхийдөө бол ямар ч санхүүгүй болж байна л гэсэн үг. Cassie баяраа тэмдэглэж харин Lexi түүний зохиолын талаар засч эхэлдэг. Пари Lexi дүүгийнхээ карьерийн талаар гаргасан ойлголтод ихэд сэтгэл хангалуун болж түүнд шоуны шинэ Cassie-гийн storyline бичиг ажлыг даатгана. Дараа нь Lexi Gilly их хөршдөгөө ярилцсанаа. Gilly түүнд нэгэн санаа өгнө. Тэр нь Cassie-гийн дүрийг энэ шоунд алуулах хэрэгтэй гэж хэлдэг. Учир нь ямар ч сайн шоу байхын тулд заавал нэг эрсдэл байх ёстой гэж үздэг. Дараа нь Cassie-д нэгэн илгээмж ирдэг. Дотор нь үнэхээр нэг аимшигтай мессеж байсан нь Nate-ийн огтлсон хуруутай хамт утсан аваа гэсэн мессеж байдаг. Одоо бид Nate руу шилжнэ. Тэр нэгэн ховор цэцгийн асуудлаас болж барилгын бизнес нь гатсан байдалтай ууртаа орилж байдаг. Наасын гар хөл болсон хүмүүс түүнийг ажиглаж байгаа бөгөөд удалгүй дахин цодож эхэлнэ. Nate өөрийгөө энэ нөхцөлд удирдах байна гэж бодсон чи үнэн хэрэгтээ тэр бүрэн хяналтаа алдсан байдалтай л харагдана. Одоо рүү буцаад орё. Тэр 3D принтерийн дэлгүүр дээр очиж Wayne-с хулгайлсан түлхүүрийн хуулбарыг хийлгэж авна. Гэхдээ тэндээс тэр энэ процесс ойролцоогоор 1 цаг орчим болно гэдгийг мэддэг. Тиймээс рүү үргэлжлүүлэн сүм рүү очихоор шийддэг. Сүм дотор байх үедээ тэр ээжээсээ утасны дуудлага авна. Энэ удаад үнэхээр өөрийнх нь ээж нь залгаж байгаа бөгөөд цагдаа биш л те. Рүү ээжтэй өмнө нь хийсэн алдаантаа гацхыг хүсэхгүй байна. Зүгээр л эрх чөлөөтэй болмоор байна. Мөн уучлагдахыг хүсэж байна. Энийг маш ихээр санаж байгаагаа хэлэн удахгүй уулзнаа. Бүх зүйлд уучлаарай гэж хэлээд уцаа тасалдаг. Энэ мөчөд бид анх удаа энэ үлрэлд Рүүгийн ээжийг харнаа. Утас тасрахад Рүү сүм дотор бурханд залбирч инээмсэглэж байгаа нь харагдана. Энэ ангийн төгсгөл рүү ойртоход бид Рүү Аламод түлхүүрийг өгөхийг харна. Гэхдээ Алама түүнд буцаагаад өгч энэ бол түүний өөрийнх нь төлөвлөгөө учраас Лоригийн мөнгийг буцааж авах ажлыг чи өөрөө дуусгах ёстой гэж хэлдэг. Дараа нь бид Рүү Аламогийн могойг хооллож байгааг харна. Энэ үед Бишоп түүнд могойн өмнөх эзний тухай ярьж өгснөөр дахин Библийн дүрслэл холбоо гарч ирнэ. Могой анхандаа эзний эдгээс татгалздаг байсан ч эцэст нь өлсөж байгаагаа нуухгүйгээр эзнээ залгисан тухай. Энэ түүхийн гол санаа нь могой бол могой хിവэрэ. Хичнээн ойрцсон ч түүний жинхэнэ зорилго өөрчлөгдөхгүй гэсэн санаа. Аламо энэ түүхийг бүрэн итгэж хүлээж авдаггүй ч утгыг нь ойлгож хүмүүст итгэхдээ үргэлж болгоомжтой байх хэрэгтэй гэсэн сануулга болгож могойг тэжээдэг болсон юм байна л да. Энд Бишоп Рүүд маш нэгэн тодорхой тохио өгнө. Тэр Сефиг заавал онгойлгох ёстой. Хэрвээ үгүй бол Рүү чиний ээжтэй уулзах шаардлагатай болно шүү гэдэг. Тэгэд хэрвээ Рүү ажиллаа ихгүй бол Бишоп түүний ээжийг олж очно гэсэн үг л дээ. Анги төгсөх үед Рүү зам дээр явж байхдаа Библийн аудио ном сонсох гэж оролдоно. Гэхдээ аудион тасалдаж тогтвортой сонсогдохгүй байгаа нь түүний доторх эмх замбраагүй байдалтай яг адилхан мэдрэмж төрүүлдэг. Аудиогоо засах хооронд Рүүгийн анхаарал сарниж яг тэр үед нь эсрэг талаас ачааны машин ирж явдаг. Сүүлийн мөчид тэр Ослоос зайлсхийж чаднаа. Энэ нь яг л азар аврагдсан уу? Эсвэл үхэлтэй нүүр тулсан аимшигтай мөч үү? Хэрвээ тэр мөч хангалтгүй байсан бол дараагийн үзэгдэл бүр илүү тодорхой дохио шиг харагдана. Учир нь Рүү замын хажууд шатаж буй мод харна. Жинхэнэ утгаараа галд автсан мод. Хэрв та Библийн түүхүүдийг баг зэрэг мэддэг бол энэ дүр зураг шууд Мосегийн шатаж буй бутны түүхийг сануулна. Жохон Библийн түүх шүү за. Энэ түүхэнд нь Мосе
Мосе цүлд явж байхдаа шатаж байгаа хэрнээ шатаж дуустдаггүй нэг бутыг хардаг. Гайхсан Мосе түүн рүү ойртож очиход бурхан бутны дундаас түүнтэй ярьдаг. Тэгээ түүнд гутлаа тайл. Чиний зогсож байгаа газар ариун газар шүү гэж хэлдэг. Тэр мөч бол зүгээр нэг гайхамшиг биш. Тэр бол Мосед зориг даалгавар өгсөн тэнгэрлэг уулзалт байсан юм байна л та. Одоо энэ түүхийг рүүдээр авч үзье. Тэр өөрийн гэсэн цүл дунд явж байна л та. Тэгээд яг Библийн аудио хөлбөрийг сонсож байхад нь яг ийм зүйл тохиолддог нь юу ч өвдөө те. Ингээд рүүгийн бурханд итгэх итгэлийг бүр илүү их болгож рүү яг л нэг итгэл найдвар олж байгаа мэтээр энэхүү анги маань дуусдаг. За тэгээд анги таалагдсан бол лайк, шеэр, subscribe хийхээ мартваа. Мөн өөртөө юу гэж санагдсан бэ? Доор сэтгэл хэсэгт үлдээгээрэй. За тэгээд дараагийн ангиудаар уулзлаа. Түр бай бай.